Галзуу кино сувагтан тавтай морил. За, энэ удаад борон та нартай нэг галзуу цувралыг танилцуулах гэж байна. Wait a minute. What? Галзуу цувралаа гэж юм та нар яг. Ойлгомжтой. Галзуу серийн суваг дээр шинэ галзуу цуврал эхлэхээр хамгийн ихний партиг нь та нартай коллаб хийж танилцуулах шүү дээ. Тэр зарчмаараа л борон та нартай цувралыг хүргэж байна. За тэгэхээр ямар цуврал гэхээр саяхан гарсан буюу 2026 оны шинэ галзуу цуврал болох If Wishes Could Kill. Энэ галзуу цуврал та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр мөн энэ галзуу цувралыг цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Тэгэхээр та нар маань найзтайгаа хамт үлгэр бискримийг хуваагаад идээд үзээрэй. Үнэхээр галзуу байх болно. Та нар маань тэгээд галзуу серийн сувагтан саба дараагүй бол сабадарч нэг дээрээ олон галзуу цувралууд орсоор л байгаа шүү. За тэгээд хэдүүлээ энэ галзуу цувралыг сонирхоод үзэцгээе. За нэг хүйтэн шүн ахлах ангийн 4 хувцастай охин нэг орхигдсон үйлдвэрийн ханан дээр хутгаар ямар нэг зүйл сэлж байна. Тэгсэн тэр нь 2005 оны 3 сарын 12 дуу хэр юм гэсэн бичиг байлаа. Охин энэ бүх үйлдэлээ утсан дээрх Григо апп дээрээ бичиж байдаг. Дүрм машингийн саажууга бичээд хүслээ бич. Тэгвэл биелнэ. Чи ч төсөөлөхгүй л дээ. Би чиний хүслийг яг хүссэнчлэн биелүүлэх болно. Харин миний хүсэл бол та нар бүгдээрээ үхэх. Энэ бол миний туйлын хүсэл. Тэгээд охин цаасны худаг гаргаад хоолойгоо хэрчнэ. 6 сарын 12-ны өдөр өглөөний 7 цагт сэрүүлэг дагуурч байгаагаар кино үргэлжилнэ. Өрөөгөөрөө дүүрэн медаль цомтой ахлах сургуулийн төгсөх ангийн Сеа охин босоод өглөөний цайгаа бэлдэнэ. Хамт амьдардаг нагц эгч нь ажилдаа эрт явсан учраас тэрэнд картаа үлдээжээ. Тэгээд тэрний гадагш гарахад дээд давхарт нь амьдардаг найз Гонун гүйсээр ирлээ. Тэр хоёр бие биедээ сайн болгоно илэрхий. Харин нөгөө талд тэдний сургуулийн нари жолоочороо сургууль руугаа хөргүүлж яваа харагдана. Тэгээд замын эсрэг талд Гонуг явж байгааг хараад машинаас буугаад замыг нь тосч зогслоо. Гэвч Гону Сеа хоёр хамт явааг мэдээд дургүй нөхөрнө. Тэгсэн тэдэнтэр Гонугийн найз Хёнуг нэмэгдлээ. Та хоёрыг би дунд сургуулиас чинь хойш мэдээ шүү. Та хоёр яагаад дандаа хамт явж харагдаад байна аа? Үерхэд байна уу юу? Тэнийг минь бид хоёр нэг байранд амьдардаг. Цуг явж таарах нь аргагүй шүү дээ. Гэхдээ Сеа ангидаа дандаа хамгийн түрүүнд ирдэг үсттэй. Харин чи дандаа хоцордог баха. Тэгтэл одоо хамт яваад л. Сэжигтэл байна да. Тийм үү нари? Би харин чамайг бага ангиас чинь хойш мэднэ. Чи юу иддэг болоод ам чин дандаа өмхий иддэг. Занари ангидаа ууртан аргагүй орж ирсэн бол Сеа тэрнийг яагаад ингэтлээ уурлаад байгааг ойлгохгүй л. Тэднийг орж ирэхэд ангийн найз Хаажун компьютер дээр нэг зүйл хийгээд сууж байлаа. Сеа Хаажунд таалагддаг бололтой. Хаажуна, энэ тэнийг Гону сая намайг алах шахлаа. Хоологч нь боосон байна. Аргагүй л манай ангийн гавал мөн шүү. Хүчинээрээ төрсөн өдрийн бэлэг болгоод миний энэ комыг янзлаад өглөө. Хариуд нь би чамд нэг сони юм хэлж өгье. Сеа Гону хоёр задагсан багш нь орж ирээд яриаг нь тасаллаа. Сүүлийн явцын шүүлгээр манай сургуулийн төгсөх ангийн сурагчид хотдоо тэргүүлсэн. Нийт 4 сурагч бүх оноогоо 100 авсны 2 нь энэ ангид сууж байна. Та нар нэг нь бол бараг мэдж байгаа бах. Хаажун. Баяр хүргэе. Харин хоёр дахь нь Хёнуг. Баяр хүргэе. Тэгсэн сурагчид ангаараа гайхацгаасан бол Хёнуг өөрөө ч үүнд итгэж чадахгүй байлаа. Энэ үеэр утсанд нь суусан Григо аппас хүсэлч нь баярлаа гэсэн мессеж ирдэг. Хичээлийн дараа найзууд Хаажуныг Хёнугт шалгалтаа хуулуулсан хэсгийг байцаана. Учир нь энэ явдлыг сэжигтэй гэж үзээд сургуулаас шалгахгүй гэхээс тэд болгоомжуулж байлаа. Та нар үннийг мэдмээр байна уу? Би та нарыг мэдэхгүй нэг зүйлийг хийсэн юм аа. Григо. Энэ бол хүсэл биелүүлэгч апп. Бид нар чиний найзууд болохоор чамайг юу ч хийсэн бай ойлгоно. Гэхдээ наад яриад байгаа юм чинь арай л хитрхи юм шүү. Наад апп чинь олдохгүй л шүү дээ. Угаасаа олдохгүй. Нэг хүн нэг л хүн рүү линкийг явуулж болдгийг. Би чам руу линкийг нь явуулъя. За би суулгадах юм. Чи утсаа хаагдуулна да. Айгууха энэ аппыг нь сайн судлаад үзье л дээ. Тэгсэн аппыг нээсэн даруйд утасны камер ассанд тэд гайхлаа. За тэгээд Хёнгу тэдэнд аппыг яаж ажилдаг болохыг зааж өгнө.
Тэд өөрсдийн сааж буюу төрсөн он сар өдөр нэрийг цаасан дээр бичээд камерын өмнө барих ёстой байлаа. Тэгээд камерын өмнө хүслээ хэлж бичлэг хийгээд илгээх ёстой байж. Тэгээд тэр апп үнэхээр өөрийнх нь хүсэлтийг биелүүлж өгсөн гэдгийг батлахын тулд явцын шүүлгэндээ 100 оноо авах хүсэлтэйгээ бичсэн бичлэгээ найзуудтай үзүүлдэг. Хөөх, ийм тэнийг амтантай ийм удаа найзалсан гэж бодохоор идэгмээргүй маа. Чамайг сайн дун авах гэд стресстэй байгааг ойлгож байна. Гэхдээ чи энэ тэнэглэлээ зогсоо. Чи чаднаа. Урам нь хугарсан хянгу тэрэнд дүнгээ сонсох үед нь аппаас мессеж ирсэн гэдгийг хэлээд харуулах гэсэн чи апп дээр нь мессеж биш харин нэг цэг гарч ирсэнд Сея тэрнийг тоолгүй яваад өгдөг. Тэр цаг 24 цагаас ухарч тоолж байсанд хянгу өөрөө гайхнаа. Тэр өдөр Сея Нари хоёр удахгүй болох хянгугийн төрсөн өдрийн пари дээр юу өмсөж очих ямар бэлэг авах талаараа зөвлөлдөцгөөнө. Гэвч Нари хянгуг төлөвшөөгүй дандаа яшиг төвөг удаж байдаг гэж хэлдвэр хэллээ. Гэтэл тэднийг ингэж ярьж байтал хянгу таарчлаа. Тэрнийг харсан Сея бандсандаа гацсан бол азуулахад Нари бид нар чиний төрсөн өдрийн бэлгийн талаар ярьж илаа гэж булзааруулна. Бэлэг хэрэггүй дээ, өөрсдөө ирэхэд л болно шүү дээ. За яах вэ? Том бодлоо жижигхэн бэлэг аваалаач. Тэгсэн тэр өдөр хянгу хичээл дээр ягаад ч юм нэг л гүлийсэн байдалтай харагдана. Дүр солигдоход нэг эмэгтэй хөдөөгийн нэг байшингийн гадаа чулуун авааны өмнө хүж уугуулж байгаа харагдана. Тэгсэн тэр овоон дотроос нэг цагаан могой гарч ирсэнд эмэгтэй могойг хараад сандарч шууд гэрлэг ордог. Тэрнийг дотгошоороход нэг залуу шалаа угааж байна. Зочин ирэхнэ. Зочоо? Сайн зочно муу зочно? Яасан бэ? Намайг айлгаад өн шүү. Би хутгаа бэлдэх үү? Харин ямар зочинтой тулах гэж байгаагаа сайн мэдэхгүй байна. Энэ үеэр Сея Гону хоёр хөнгөн атлетикийн бэлтгэлдээ гарчээ. Тэгсэн Гонугийн анхаарал төвлөрч өгөхгүй дасгалжуулагчтай загнуулдаг. Орой болоход хянгу давтлагын танхимд хичээлээ давтаж байсан ч ухаан санаа нь ерөөсөө төвлөрж өгөхгүй байлаа. Харин нөгөө талд дасгалжуулагч нь Сеяг үндэсний шигшээ багийн нөөцөнд орох урилга ирсэн гэдгийг хэлээд амралтын өдрүүдээр нэмэлт бэлтгэл хийж явахар болсон гэдгийг хэлсэнд Сеяж хагартлаа баярлана. Амралтын өдрөөр амарч болзох завгүй болох нь шүү дээ. Гэхдээ яг хүсэх юм бол бэлтгэл дээр Гонуг авчирч үж болно. Уучлаарай багшаа, та мэдчихсэн юм уу? Мэдлгүй яхав дээ, илэрхий байхад. Энэ үед хянуугийн утсанд Сеягаас дуудлага ирлээ. Тэгсэн тэрнийг утсаа авахд Сея дуурдаггүй. Учир нь жинхэнэ Сея дасгалжуулагчтайгаа уулзаж байлаа. Удалгүй Сеягийн утасны цаана найзууд нь хянуугийн талаар ярьж тэрнийг муулж байгаа сонсогдно. Доотлаас бүр амралтын өдрөөр амруулахгүй төрсөн өдөр энэ төр гэдэл. Братама бэлэг хэрэггүй өөрсдөө ирэхэд болон ч их шиг. Бид эдийг дагаад идэг юм уу хайшийн өдөрт харахаар нь цоцсон штий. Аимшиг юм чи. Тэдний энэ яриа хянуугт хүн дээр туслаа. Тэгээд тэр Сея руу залгасан ч өнөөх нь утсаа авахгүй байлаа. Давтлаг тарах үед хаажун уруу царайтай яваа хянуугийг дуудсан ч мань хүн сонсолгүй яваад өгдөг. Харин сургуулийн гадаа Сея Гонутай уулзаж баяртай мэдээгээ дуулгахтаа зэрэгцээд сургуулийн тоог тасарсанд тэр хоёр өөхтлээ зочно. За sorry байж байгаа. Борон та нарт гяс галзуу амттай реклам хүргэдэг. Тэгэхээр муу борон энэ галзуу цувралыг ба штэ. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүлс асгаруулам энэ галзуу амттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу амттай гэж байгаа. Та нар маань тэгээд муу борогийнхэн тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрим найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Оройн Сея гэртээ ирээд баярт мэдээгээ нагцтай дуулгасан ч нагцсан төдийлөн реакцтай хүлээж авсангүй. Харин Сеягийн утас руу хянууг 39 удаа залгасан байгааг харсан тэр гайхлаа. Тэгээд тэр Гонуг гэртээ дуудаад хамтдаа чикен захиалж идцгэнэ. Тэгээд тэд хянууг руу залгана. Энэ үеэр баячуудын байранд амьдардаг Нариг өөр фракцийн найзууд нь нэг клубт дуудаж байлаа. Тэгээд тэд тэрний бичиг баримтыг хуурамчаар үлдэж угаад хүүхэд оруулдаггүй клуб руу нэвтрүүлдэг. Харин нөгөө талд хаажун хянуугийн гуйлтыг санаад эвдэрсэн лаптопыг нь засч байлаа. Хянууг над руу баахан залгачиж яасан? Чи өөрөө эхэлж над руу залгасан штэ. Чанга ярихгүй бол сонсохгүй наа. Чамайг миний төрсөн өдрөөр ирж чадахгүй гэж сонсоод. Нэрээ би энэ 7 хоногийн сүүлээр бэлтгэлтэй болцсон. Тэгсэн хянууг утсаа тасалжлаа. Эргээ залгасанд утсан салгаатай байна. Гомдчих шиг боллоо. Чи төрсөн өдөрт нь очих уу? Очлгүй яа дээ.
Миний сайн найз штэ. Чи ч сайхан сэтгэлтэй л дээ. Яасан? Нарыг очих болохоор уурлаад байгаа юм уу? Үгүй ээ, яалаа гэж. Нэрээ дасгалжуулагчаас бэлтгэлээ 7 хоногор хойшлуулахыг гуйгаад үзт юм билүү? Тэгсэн гоно шууд цаасан дээр төрсөн он сар өдрөө нэртэйгээ бичээд грекгүй айп дээр бичлэг хийж. Энэ амралтын өдрөөр болох Сеагийн бэлтгэлийг хойшлогдосоо гэж хүсэж байна. Гэсэнд нэг их юм бодоогүй Сеач энийг хөгжилтэйгээр хүлээж авна. Тэгээд Сэнд дарахад айп хачирхалтай дуурайд бичлэгийг ээлгэлээ. Маргааш өглөөнөө Сеа уламжлал ёсороо эртэлж болсоод гоног дуудаад хамтдаа сургууль руугаа явна. Тэгсэн энэ удаад Хянуг тэдэн дээр ирсэнгүй. Хичээл эхлэхэд Хянуг ширээгээд ирлээд хэвтчихсэн бол Нарыг хичээлдэж ирсэнгүй. Хянугийг нэг л хачин байгааг Сеа анзаарлаа. Нөхөр гартаа утсаа барьчихсан утасныхаа цагаас харцаа салгаж чадахгүй байлаа. Цаган дээр нь грек вайпын цаг дээр 2 минут үлджээ. Багш нь уурлаад тэрнийг дуудахад Хянуг генет таталт өгсөнд найз нар нь тэрэн дээр очино. Хянуг гэнт өөрийн ухаангүй юм шиг болоод пеналнаас цаасны хутаг гаргаж ирээд бариадахна. Байдал буруугаар эргэж байгааг олгосон гоно тэрнийг барьж авсан ч нэлээд хүчтэй болсон Хянуг тэрнийг хологийнх чинь шидчихлээ. Тэгэд гараараа өөрлөгөд үргэх гэж байгаа юм шиг болж үснэ гэнт Сеаг хараад тэрэн лөө дайрч ирээд мөргөж хамтдаа хаалга цэм зохиод коридорт унлаа. Газар тунсан Хянуг утсаа харж байна. Тэрэнд 28 секунд үлдэж. Гэтэл гинт Хянуг ид шидэн гимээр үсэрч босч ирээд өөрийн мэдлгүй цаасны хутгаа хүзүүндээ зоож Сеагийн нүдэн дээр хүү татаж орхино. Тэгсэн гар утасных нь грекгүй айпын цаг тгийг заалаа. За дүрслэгдэхэд нэг охин лефтэнд сууж байна. Охин бол хэдэн жилийн өмнөх Сеа байлаа. Тэр үед Сеа сургуульд дөнгөж шилжиж ирж байж. Охины эцэгийг 2 намаа хорлсон учраас нагдсан тэрнийг өргөж авсан тухай цуу яриа шин сургуульд нь таарсан байдаг. Тэгээд ангидаа ирээд удаагүй байтал ангийнх нь тэрний талаар жиг жуг ярилццгаана. Сеа төсвөр алдаад тэдэн дээр очих гэтэл гоно ирлээ. Чи нөгөө хөнгөн атлетикаар лаг охин мөн бицтэй. Би бас хичээлдэг. Дуугүй байгаач гоно. Ёйлдоо намайг гэмтээлээ штий. Эднийг битгий тоо бүгдээрээ 3 дугаар ангидаа гаццсан. Хэн нэгэн дургуйч нь хүрэх юм бол надад хэлээрэй. Харин даалгавраа хуулахаар бол хажуун туслана. Би хуулуулдаггүй байгаа шүү. Гэтэ яг чи шинэ болохоор чамд хичээлийг чинь давтуулж байж болох л юм. Би чамтай хамт бэлтгэл хийжээ. Харин би чамд хамгийн агуу арга ясаа бэлгэлээ. Миний итгэл тамдрагч байгаа юм. Чамайг муу бүхнээс хамгаална. Ингээд найзуудтай болсондоо Сеа баярлаад инээсэн бол найзууд нь ч тэрнтэй хамт инээлдэцгэнэ. Гэвч багын найз Хянуг нь нүдэн дээр намаа хорлсонд Сеа гүн шоконд оржээ. Цагдаа нарч сургууль дээр ирээд хяналтын камер шүүж үзээд энэ хэргийг амиа хорлолт гэж дүгнэцгэн. Хичээлийнх нь үеэр ийм зүйл болсонд багш нь ч бас шоконд оржээ. Энэ үеэр сургуулийн эмчтэр байсан Сеа шүүгээр өгөө очиод солих хувцас авах гэж байхдаа Хянугийн өгчөөсөн арга ясан тоглоомыг харлаа. Тэгээд өчигдрөөрөө Хянугийн гэрэн гадаа очиж байснаа санана. Сеа Хянугаас төрсөн өдөрт нь очиж чадахгүй болсондоо уучлал гуйж хайрцагтай бэлэг өгч. Тэгсэн Хянуг ягаад ч юм нэлээд гонигтай байж. Чи энэ бэлгийг авч яваад төрсөн өдрийнхөө үеэр залгаарай. Яах юм бэ? Гонооч бас ирэхгүй гэжтэй. Юу яриад байгаа юм бэ? Гоноо хаажун хоёр очно штий. Гоноо очвол нарыг очно. Залвэ гоншихнохоо болоод энийг аваа. Тавширхаар чинь тухтай уулзъя. За ёо. Төрсөн өдрийн минь хүргэе. За би ингээд явлаа. Сеа би нэг сонин дуудлага хүлээж аваад чиний дугаар байсан. Бас цаана нь чи яриад байсан. Намайг нөгөө хэдтэйгээ хамт муулаад байсан. Гэхдээ одоо бодоход чи биш вэж. Тэр үед бол би чамааг л гэж бодсон. Энийг сонссон Сеа найзуудаа энэ талаар хэлэхэр шийдлээ. Тэгээд найзууд руугаа явж байтал дасгалжуулагч нь сандарч гүйж ирээд тэрнийг тэврээд авлаа. Намайг уучлаарай. Би тэрнийг аварч чадсангүй. Чамд ямар буруу байхавт би явж багштай ч нь уулзъя. Өнөөдрийн бэлтгэлийг цуцлая. Амралтын өдрүүдээр ч бэлтгэл хийхгүй. Чи сайн амраад ав заа ёо. Гэрлүүгөө явж чадах уу? Гайгүй юу? Зүгээрээ би чадна. Амралтын өдрүүдээр бэлтгэл байхгүй шүү. Тэр мөчөд гоно амралтын өдрийн бэлтгэлийг нь цуцлуулах хүсэлт хэлж байсныг Сеа санаад сандарлаа. Багш, энэ амралтын өдрүүдээр бэлтгэлээ хийе. Тэгээд тэрнийг багш руугаа эргээд иртэл дээрээс нь дээврийн төмөр унаад ирлээ. Тэгсэн гоноогийн утсанд грекгүй айпас хүсэл чинь биеллээ гэсэн мессеж ирнэ. Тэр мөчөд Сеа хар хурдаараа тэрэн дээр ирлээ. За sorry, борон яг гоё хэсгээр нь зогсоодсон уу. За та нар маань цувралыг үргэлжлүүлээд бүтнээр нь үзмээр байвал галзуу сэрийн сувг руу ороод үзээрэй.
Тэнд Брогийнхэн тайлбар бүднээрээ байж байгаа. За тэгээд галзуу серис ухтан Сабадрагуул Сабадарч нэгдээр энэ мэд олон галзуу цувралууд яригдсаар л байгаа шүү.